Булган сумын нэгдсэн эмнэлэг нь анх 1937 онд ашиглалтанд орж 2008-2011 онд мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр ашиглахыг хориглосон байдаг. Тэгвэл тус суманд улсын төсвийн 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 53 шинэ эмнэлэг 2018 онд баригдаж 2019 оны 1 сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тэгвэл Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бүрүүганд Булган суманд ажиллах үеэр сумын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэг 64 эмч ажилтнтай, үүнээс 14 эмчтэй төрөх мэс засал хүүхэд дотор эмэгтэйчүүд шүд гисэн үндсэн 7 тасагтай алсын дуудлагын 5 ойрын дуудлагын 2 машинтай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн эмнэлгийн дэргэд эмгэх судлалын 8 өргө бүхий тасаг байгуулж иргэдэд эрүүл мэндийн анхан шатны болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тус эмнэлгийн шинэ барилга ашиглалтанд орсноор хөдөөгийн аслагдсан бүсэд амьдарч байгаа иргэдэд эмнэлгийн яралтай тусламжийг цагаалдалгүй үзүүлэх, осол гэмтлээс үүдэлтийн нас баралтыг бууруулах, онцлог амжилтны шинэ технологиг нэвтрүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах давуу тал бий болсон төдийгүй цаашлаад баруун гурван сумынхаа хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдсэн байна. Манай Булган бол 10 гаруй мянган хүн амтай. Дээрээс нь болохоор энэ хөлийн цэрэг, тэгээд Алтаа уйнч гээд Баяолгийн аймгийн шин Булган сум зарим талаар үйлчлэгээ. Ингээд үйлчлэгээний хүн амын тоог ингээд баримжаагаар авах юм бол 25-аас 30 мянган хүн ам. Дээрээс нь болохоор төрөлцсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчлэгээ үзүүлж байгаа. Төрөлцсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчлэгээ гэхээр мэс засал эмэгтэйчүүд, доктор хүүхэд гээд бүгд мэргэжлийн эмч нартай болсон. Энэ үйлчлэгээг бол үзүүлээд явуулаад эхэлсэн байна. Эмчнэрийн хувьд болохоор жишээ мэс заслын тасгал одоо 2 эмчтэй болчихлоо. Ажиллах оронтой хангалттай болчихлоо. Одоо нөхцөлийг нь жоохон сайжруулад өгчвөл цаашдаа бол ер нь бол баруун гурван сумыг энд нь асуудлыг шийдэх боломжтой. Аймгийн төвөөсөө 400 гаруй километрийн алсад байдаг булганчуудын хувьд 50 гаруй бүхий шинэ эмнэлгийн байртай болсон хэдий ч өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн төсөв оронтой батлагдаагүй байгаа юм. Иймээс сум орон нутаг эмнэлгийн эмч ажиллагчдын зүгээс дээрх асуудлыг нэн тэргуунд шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлж байна. Энэ барилга бол үндсэндээ Монгол улсын хэмжээнд одоо 2 дахь барилга гэж яриад байгаа. Нэгээр одоо орчин үеийн стандарт шаардлага хангасан ийм барилга байна. Одоо энэ 35 ортой байсан одоо 50 ортой бол ийм эмнэлэг л дээ. Тус орон тоогоо шийдвэрлэх ийм асуудал байна. За булганчуудын хувьд бол энэ бас энийг бол ард иргэд маань бас нэлээд сайхан хүлээж авсан. Одоогийн байдлаар зөвхөн энэ эмнэлгийн тогтчлолтод Булган сумын нийт ард иргэд бол 100 гаруй сая төгрөгийн хандив бас тусламж зүйл тэмцсэн байна. Тэгэхээр энэ эрүүл мэндийн үйлчилгээ бол үнээр одоо сайжирч байгаа. Гол нь одоо магадлал итгэмжлэлд орж батлагдаад 50 ортой стандарт ажиллах нь одоо чухал юм болж байгаа. Цаашид анхаарах болон яам болон салбарын яам болон аймаг орон нутгийн удирдлагуудад бол санал хүсэлт анхаарах асуудал тавигдж байгаа. Шинэ байрлал, шинэ бүтц оронтой болох асуудал бол 50 ортой эмнэлэг баригдсан. Тэрний болохоор юу нь бол төсөв болон орон тоонд бол батлагдаагүй байгаа. Орон тоон дээр болохоор бүх талаас одоо стандартын дагуу ажиллахаар орон тоон дээр бол дутагдaltaй талууд их гарч байгаа. Дунд мэргэжлүүд болон туслах ажилтнууд. Энэний асуудал бол шийдэгдээ явах байхаа гэж бодож байна. Булган сумын эмнэлэг нь үйл ажиллагаа тоног төхөөрөмжөө сайжруулах зорилгоор хүчил төрөгч, өтгөрүүлэгч, суц гэрэлтүүлэгч, туслын автомат шахавар, утлагын аппарат гэх мэт багаж тоног төхөөрөмжийг хандив тусламж, дотоод нөөц боломж, эрүүл мэндийн яамны төсөв хөрөнгөөр шинээр авч ашиглаж байна. Гэвч тус эмнэлгийн зарим тоног төхөөрөмжийг шинжлэх шаардлагатай байгаа талаар эмнэлгийн хамт олонны зүгээс хэлж байсан юм. Тухайлбал галт тоогооны тоног төхөөрөмжийг шинжилгээд анхаарч аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэрлэж өгөхийг үнэхээр уламжлаж байсан юм. Иймээс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бүрүүганд болон тусамаа сонгогдсон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид энэ асуудалд анхаарч ажиллахаар болсон юм.